За сайн уу найзаа юу байна аа? Ажил сайн уу? Сайн юу вэ наа ойд болсон юм шүү дээ. Харин тийм ээ. Үс чи нэрээс шинэ ажилд орсон гэсэн хаана ажилд орсон гэлээ? Иргэдийн засгийн хуралд ажиллаж байгаа шүү дээ. Иргэдийн засгийн хурал гэж ямар байгууллага байдгийг? Үгүй мэдгүй. Итгэхгүй шүү дээ найзаа. За иргэдийн засгийн хурал гэх юм. Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг баталдаг. Дүүргийн засаг даргыг сонгон хямлах, хяналт тавьдаг. Хууль зохицомжийн хэрэгцлийг хангаж иргэдийн санал бодлыг төр төрүүлдэг. За мөн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, иргэдээр харилцах, тогтоол шийдвэр гаргах, уралдаан зохион байгуулах гэх энэ багцуудыг хэлдэг байгууллага. Тэгвэл хараач одоо нөгөө нэг төрийн бодлого хэрэгжүүлдэг биш харин бодлого тодорхойлдог газар гэж ойлгож байна уу? Тийш одоо улсын хурал засгийн газар гэж байдаг шиг дөрөв иргэдийн хурал тамирын газар гэдэг. Тэгвэл айгүй чухал хариуцлагатай газар ажилладаг юм шүү дээ. Айгүй сонирхолтой санагдлаа. Тэгвэл танай одоо хамгийн сүүлд хийж байгаа сонирхолтой ажил юу вэ? Улсын хурлын нөгөө ий парламент гэдэг нөгөө цэхэн үйлдэл авдаг журам байдаг шүү дээ. За тэр маань яадаг вэ гэхээр иргэд төрийн байгууллага санал гомдол хүчтэй цахимаар бүх боломжтой юм систем байдаг. Яг түүнтэй адилхан өөрийн хэмжээнд ий өргөдөл гэх цэхэн платформыг нэвтрүүлэхээр төлөвлөлтөөр нууж байгаа. Тийм ээ. Тэгвэл наад чи өстэй амар юм биш үү те? Чи үнэхээр хэрэгтэй ажил хийж байгаа юм байна шүү. Баяр хүргэе. Баярлалаа. Одоо тэр журам маань батлагдчих юм бол би чамд хэлнэ да. Чи саналаа өгөөрэй. За тэгээ надад хэлээрэй чи. За удаа ажил найз нэг ажилдаа болсоо эргээд ярив. За баярлалаа.